За энэ дээр болохоор нэр томьёоны өөрчлөлт оруулах саналтайгаан баяжуулалт гэдэг нь болохоор өөрөө яг анхан шатны процесс байгаа. Технологийн процесс. Тэгэхээр боловсруулалтын болоод ирэхээр эн чинь илүү өргөн үрээндээ ороод ирнэ. Тэгэхээр бид нар ганц баяжуулалтаар нь орхих биш, бүрэн боловсруулдаг болох ёстой гэдэг агуулга нь боловсруулалтын гэдгээр нь нэр томьёогийн томьёолж явсан зүг юм болов уу гэж харсан. За ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За цэнгүүн гишүүний санал дээр нэмэлт тайлбар өгье. Ашигт малтуулын тухай хууль маань өөрөө эрэл хайгуул ашиглалт баяжуулалтын процесс хүртэлх харилцааг л зохицуулж байгаа. За аж үйлдвэрийн яамнаас бол хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулаад явж байгаа. Тухайн хүнд үйлдвэрийн хуулийн дээр боловсруулалтын асуудлуудыг оруулж ирэх. За боловсруулалт ингэ явчихаар өөрөөр хэлбэл бид нар зөвшөөрлийн хууль заасны дагуу тухайн үед 2023 онд энэ асуудлыг танилцуулахдаа зөвшөөрлийн зөвлөл дээр баяжуулалтын зөвшөөрөл гэдгээр зөвшөөрлөө аваад их хуралд дагалдуулан оруулж ирсэн. Тэгээ боловсруулалтын гэхээр одоо цар хүрээний хувьд ч болохгүй болчиход байна. Зөвшөөрлийн зөвлөл дээр ороод танилцуулснаас ч эсрэг болчиход байгаа. Ийм л асуудал болдог. Тий. Хүнд үйлдвэрийн асуудал бол тусдаа өөрөө концепцээр бие даасан хуулиар орж ирэх юм. Тэр үед бол боловсруулах үйлдвэрлэлийн зөвшөөрлийн асуудлууд дахиад хөндөгдөө явчих юм аа.